Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж хараат тус байдлыг хангах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж та бүдгийн саналыг сонсноо. За ингээд хэлэлцүүлгийг нээж Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга үг хэлнэ. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж хараат тус байдлыг хангах чиглэлээр үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг шүүн хэлэлцэж өөрийн санал бодлыг хүргэн зохих ёсныхоо хувь нэмрийг оруулахаар хүрэлцэн ирсэн та бүхэнд өглөөний мэнд хүргэж талархал илэрхийлье. Сүүлийн 10 жилийн турш нийгмийн бүх төвшөнд хөндөгдөн олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Өөрөөр хэлэх юм бол олон жилийн турш эрэл хийсэн түүхэн боломжийнхоо өмнө монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид мөн сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэдийг харах ухаан, эв эийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашиг дээдэлсэн зөвшөлтсөл ойлголцол голлох нөлөөтэй гэдэг мөн онцлон дахин тэмдэглэе. Өмнөх хэлэлцүүлгүүдэд хэлсэн энэ үгээ давтан хэлж байгаагийн учир нь эв нэгдлийн гэрээ улс төр эрх зүйн тулгуур баримт бичиг болсон үндсэн хуулийн асуудалд туйлын нухацтай хандахыг та бүхэндээ сануулж буй хэрэг юм а. Улсын хурлаар хэлэлцэж буй үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж хараат тус байдлыг хангах чиглэлээр тодорхой зохицуултууд тусгагдсан. Эдгээр өөрчлөлтийг миний бие хувьдаа мөн дэмжихгүй байгаа. Учир нь нэг улсын дээд шүүхийн шүүгчийн тоог үндсэн хуулиар тогтоох нь туйлын шаардлага байгаа эсэх нь хэрэгэлзээ мөн төрүүлж байгаа юм а. Өөрөөр хэлэх юм бол хурдцтайгаар хувьсан өөрчлөгдөх болсон нийгмийн өнөөгийн болон алс хэдийн хэрэгцээг бүрэн тооцоолох боломжлоход хүргэж буй бөгөөд ийм төрлийн өөрчлөлтийг үндсэн хуульд бус шүүхийн зохион байгуулалт үйл ажиллагааны үндсийг тогтоодог хуулиар зохицуулах бүрэн боломжтой юм а. Үүнтэй нэгэн адил үндслээр шүүгчийг томилогтой холбогдсон харилцааг зохицуулсан болон шүүгчид тавих шаардлага, шалгуурыг тогтоосон эсхүүдийг мөн дэмжих боломжгүй гэж үзсэн. Тусын хуулиар зохицуулагдах бүрэн боломжтой ач холбогдол багтай өөрчлөлтүүдийг үндсэн хуульд оруулахын оронд хууль дэдлэх зарчмаа бэхжүүлэх, сахилах хариуцлагыг нэмэгдүүлэх замаар үндсэн хууль бусад хууль гэж ялгадгүй нэгэн адил үйлчлдэг, хэрэгждэг байх нөхцөл болцоог энэ удаагийн өөрчлөлтөөр бүрдүүлэх нь зөв гэж үзлээ. 2. Улсын хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр томилохоор тусгасан үндсэн хуулийн 14 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүнийг эрхэлсэн ажил албан тушаал боловсрлоор нь ялгарлан гадуурхаж үл болон гэсэнд мөн нийцэхгүй байгаа юм а. Өөрөөр хэлэх юм бол шүүгчийг анхан шатны дав заалдах шатны хяналтын шатны гэсэн ангиллаар ялгарлан томилох нь үндсэн хуулийн суур үйлдэл баримталд хашлахаар байгаа тул дэмжих боломжгүй гэж үзсэн. 3. Улсын хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний томилгоонд улсын хурл оролцохоор тусгасан шүүх эрх мэдлийн хараат тус байдлыг алдагдуулна гэж мөн үзлээ. Шүүхийн төсвийг улсын хурл баталж, шүүхийн захиргааны гишүүдийг томилдог байдал руу орсноор шүүх эрх мэдлийн хараат тус байдал улам бүрд ордож бас нэгэн улс төрсөн байгууллага болж хөрөх эрсдэл бодиттой байгаа юм а. Иймд миний зүгээс шүүхийн үндсэн тогтолцоо улсын дээд шүүх, дав заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэх шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор шүүхийн сахилгын хороо ажилуулах, шүүхийн сахилгын хороо хууль заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь төдөлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд санал гаргах, бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ өрөөнд өөрөө гаргах, шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох зэрэг шударга ёсны гэж нэрлэгддэг шүүхийн үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох, хариуцлагагүй шүүгчид хариуцлага тооцох, хараат бус бие даасан тогтолцоо бий болох ач холбогдол бүхий нэмэлт өөрчлөлтийг үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна. Шүүхийн сахилга хариуцлагын асуудлыг улсын хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд тусгасан шиг зөвлөлийн хэмжээнд авч үзэх боломжгүй юм а. Шүүх эрх мэдлийн нэр хүндийг дээшлүүлэх, шударга хариуцлагатай ажиллахыг нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчийг шилж олох, хараат тус байдлыг нь
хамгаалах чиг үүргийг үлдээж шүүхийн ерөнхий зөвлөлийн хэмжээний бие даасан үйл ажиллагаатай шүүхийн сахилгын хорог тусгаалan байгуулж зөвхөн шүүгчд хариуцлага тооцохтой холбогдсон эрх мэдэл болгон үйл ажиллагааных нь нөхцөл баталгааг үндсэн хуулиар тогтоож баталгаажуулах нь зөв гэж үзлээ. Ингээд өөрчлөлт шинжилт эрсчтэй хийгдэж сайн бүхэн дэлгэрдүгэ хилцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа.